Нэр бүхий компаниуд нийслэлийн төсвийн хөрөнгөөр туйлж байгааг албатай тэмцэх газар илрүүлжээ. Харбины гэрээг хянан шалгах төр хороо байгуулах санаачлага байнгын хороогоор дэмжигдлээ. Хятад хөрөнгө оруулагчийг залилсан хэрэг гарчээ. Хэсгийн ахлагч нарыг цалинжуулахад жилд 28 тэрбум төгрөг зарцуулдаг байна. Цахим орчинд зөвшөөрлгүй суглааны бизнес эрхлэгчид нэмэгдээр байна. Оройн төргөө зөвчтэй Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Монгол Ардын намын сонгуульд ялалт байгуулдаг хамгийн том хэрэгсэл нь хэсгийн ахлагч нар гэж ардчсан нам үзэж байна. Иргэдтэй хамгийн ойр ажилдаг гэгддэг хэсгийн ахлагч нар сонгуулаарч мөн тулж ажилдаг. Тэд айл өрхүүдийг багцлж амжиргаагаар нь барьцаалдаг гэж зарим гишүүд ярьлаа. Ялангуяа амжиргаа тааруулхан өрхүүдийг хүнсний талбайн гэх мэтээр нь барьцаалж аль тaalд саналаа өгөхийг нь зааварчилдаг гэлээ. Иймд нийслэлийн хэмжээнд байгаа 1900 гаруй хэсгийн ахлагч нарын оронтойг цомхотгож жилдээ 28 тэрбум төгрөг хэмнэх санаачлагыг Улсын их хурлын ардчсан намын бүлгийн дарга гаргалаа. Хэсгийн ахлагч нарыг ажилуулах шаардлагагүй гэх хоёр тал байна. За нэг талд хэсгийн ахлагч нар бол иргэдтэй хамгийн ойр тулж ажилдаг хэрэгцээтэй хүмүүс гэж байна. За нөгөө талд хэсгийн ахлагч нарын ажил үүргийн хуваар нь хорооны даргынхтай адил учир давхцуулах шаардлагагүй гэцгээж байгаа юм а. Хамгийн гол нь эдгээр хүмүүс эрх хэрэгчдийг сонгуульд ялуулахын тулд өөрсдийнхөө хариуцсан хэсгийн хүмүүсийг хайрцаглаж сонгох эрхт нь халдаж байгаа нь буруу гэж үзэж байгаа юм а. Эрх хэрэгчид үеийн үед одоо ямар ч судалгаа хийсэн муу байгаа мөртлөө ялаад байдаг шалтгаан бол ерөөсөө ингэ гэр оролт байгаа айл өрхүүдийг төрийн үйлчлэгээр далимжуулаад барьдаг юм байна. Монголын төрд яг ийм хэсгийн ахлагч гэдэг нэртэй хүн ерөөсөө ч хэрэг байхгүй. 100% иргэд маань өөртөө захим төрийн үйлчлэгийг авах тийм төвшөнд хүрээгүй байгаа тохиолдолд бид нар хэсгийн ахлагч гэдэг хүмүүсүүдийг л ажилуулахаас өөр ямар ч авах. Тэр үйлчлэгээчид үл дээр хөгжлийн бэрхшээлтэй, өвчтөө, ахуйд настай эдгээр иргэдэр чи яаж хийж байгаа юм тэгээд. Хэсгийн ахлагч нарын хийж байгаа ажил нь маш их тэр хүмүүсгүйгээр яаж бүтцээ ажиллах юм. Зүгээр улс төрчинүүдэд харж болохгүй байхгүй. Яг бодит байдал дээр илүү идэвхтэй үе нь сонгуулийн үеэр байдаг нь үнэ. Гэтэ сонгуулийн дундуур ч гэсэн хэсгээ би бол жишээлбэл өөрийнхөө тэр надтай ажиллаж байсан хэсгийн ахлагчтайгаа сайн танил байдаг. Тэднэрээр дамжуулаад миний энийг энэ сайтаас ингээд үзээрэй гэд наацх нь хөргөжлээд байгаа байхгүй. Ардын намын бүлэг бол зөвшөөрөхгүй баг. Яг тэгэхээр яг бодитоор сүүлийн 3 сонгуульд дараалаад Ардын намын бүлгүүд нь хороо одоо нийслэл Улаанбаатар хотод хэсгийн ахлагч гэсэн энэ одоо хуулийн бус бүтцээр дамжуулан ямар нэгэн байдлаар сурчлага хийдэг, тарах материалаар тараадаг, зам яг нэг үйлдэлд одоо шахмал түлштэй, за усны одоо толон, за хүнсний хангамж гэдэг хороонд орчих бүх юм эдгээр хүмүүсд дамжуулж сонгуульд сүлжих усраад шүү дээ. Хэсгийн ахлагчийн сарын цалин өнгөрсөн 5 дугаар сарыг хүртэл 1 сая төгрөг байсан. Үүнийг 20%-аар нэмэх шийдвэрийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал баталснаар одоо хэсгийн ахлагч нар 1.2 сая төгрөгийн цалин авч байгаа юм а. За үүнийг нийслэлийн төсвөөс гаргадаг. Хэрэв хэсгийн ахлагчгийн хин оронтойг цомготгохчвол эдгээр хүмүүсийн цалингийн зардал хэмнэгдэхээс гадна Монгол Ардын намын мөнгөний сонгуульд зориулж угсарсан схемч байхгүй болно гэдгийг хэлж байлаа. Өнгөрсөн 10 дугаар сарын дундуур Зандан шатрын засгийн газар нууцад авсан офтек гэрээнүүдийг ил болгосон, ингэснээр хамаг нүүрсний гэрээг хамсан бод группийн талаарх мэдээлэл ил болсон. Харин одоо ил болоогүй үлдсэн ганцхан нүүрсний гэрээ нь оюун эрдэнийн засгийн газрын үед байгуулагдсан Харбины гих тодтголтой гэрээ юм. Хил холболтын бүтээн байгуулалттай хамтдаж байгуулагдсан нүүрс худалдан авах энэ гэрээний хүрээнд нүүрсний үнийг хэрхэн яаж тооцно нь эргэлзээтэй байна. Иймд Улсын их хурал дээр төр хороо байгуулах саналыг зарим гишүүд гаргасан нь өнөөдөр байнгын хороогоор дэмжигдлээ. Харбины гэрээг хянан шалгах төр ороо байгуулах ажил хойшлогт товширсан. За учир нэг ээлжид чуулганы хугацаанд дээд тал нь 2 хянан шалгах төр ороо байгуулах хязгаартай. За эхний хянан шалгах төр ороог Батнайрамдын гишүүн ахалж ойдлогын асуудлаарх нээлттэй сонсголыг энэ өдрүүдэд зохион байгуулж байна. Зарим 2 дахь хянан шалгах төр ороог хэн байгуулах вэ гэдэг дээр Улсын их хурлын гишүүн оюун эрдэнэ болон Баярмаа нар өрсөлдөсөн. За эхний удаадаа оюун эрдэнэ гишүүн гишүүдийн гарын үсгийг төрүүлж цуглуулан
Баярмаа гишүүнээс өрссөн ч улсын хурлын чуулганаар дэмжигдэлгүй үнсэн. За улмаар Баярмаа гишүүний Харбины гэрээг хянан шалгах төрөөрөө байгуулах санаачлаг байнгын хороогоор дэмжигдээд байна. Баярмаа гишүүнийг бол хэлж ярьж байгаа зүйлийг хүмүүс ингээ иргэд бол нэлээ сонсдог гэж би боддог. Тэгээ сая ингээ танилцуулж байгаа танилцуулга дээр хүртэл нүүрсэн $50 үнэлэгдсэн байна гэд ингээ дуртчихж байгаа. Тэгтэл яг ингээ нарийн ингээ яг одоо салбарын мэрэгчлэлтэн үний хуваар бодохоор яг ямар төрлийн нүүрсний. За биржийн үнээр гэж одоо зөвшөөрсөн байсан юм а гэдэг. Биржийн үн чинь байнга хөдөлж идэв шүү дээ. Тэгэхэд олон жилээр хийгдсэн гэрээг барьж авал одоо бүр нэг төсөл гэдэг байсан бол одоо бомб болтоор хийж байгаа гэрээг барьж авч ярих юм байна л та. Төр хороог байгуулах эрх бол улсын хурлын гишүүдэд байгаа. Ямар ч асуудлаар. Тэгэхээр одоо улс орны эрх ашигт хамааралтай гэж үзэж байгаа асуудал болгоноор хянан шалгах төр хороо байгуулах бүрэн эрхтэй гэж үзэж байгаа. Яагаад шалгах гэдэг нэг бол ард нь янз бүрийн хулгай зилгээ явуучих вэ гэдэг үүднээс л сэргийлээд байгаа юм л да. Өмнө нь явчихсан ийм түүхүүд байна, туршлагууд байна. Бага оптик гэрээнүүд байгуулад хулгай хийцэн гэд. Одоо асар олон хүмүүсийн нүүрсний хэрэгтэй холбогдчиход эхнээсээ дарга цэрэггүй сууж ийн л да. Энэ бол бодит баримт факт. Харбины гэрээг хянан шалгах төр ороо байгуулах болсон гол үндэслэл нь оюутны засгийн газар айлын талд хэд хямд үнээр нүүрсээ зарах гэрээ байгуулсан уу гэх хэрэгэлзээнээс эхлэлтэй гэдгийг хэлж байлаа. За хоёр улсын хооронд хийгдсэн энэ гэрээнд улсын хурлын гишүүдийн ч мэдэхгүй тодорхойгүй асуудлууд цөөнгүй байгаа учраас нээлттэй сонсгол явуулж нийтээрээ мэдээлэлтэй болох нь зүйтэй гэлээ. За гэхдээ нөгөө талдаа Харбины гэрээг нууцаас гаргахад хятадын талаас буюу China Energy компаниас зөвшөөрөл авах шаардлагатай юм байна. За чухам энэ гэрээ ямар хэмжээ хязгаарын хүрээнд ил болох нь эрх аврын чуулганаар буюу гэрээ байгуулагдсан жилийнхаа ой дээр тодорхой болгогдсон. Өвлийн төвтөн энэ өдрүүдэд шатхан үе хомсдсон хэрээр байна. Үүний гол шалтгааныг засгийн газар хэрэглээ өссөнтэй холбоотой тайлбарлаж байна. Иймд цаашид шатхан нөөцлөх саваа бэлтгэн зүйтэй гэж үзэн аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээл олгож улсын хэмжээний нөөцийн чадамжийг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн. Энэ дагуу стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төслийг улсын хурлд оруулж ирээд байгаа юм. Гэхдээ нэг удаагийн үйлчлэлтэй гэх энэ хуулийн төсөл нь гал унтраах төдий зохицуулалттай байгааг гишүүд шүүмжиллээ. Засгийн газар 3-аас 6 сарын шатхууны хэрэглээгээ дотооддоо бүрэн хангаж нөөцлөдөг болно гэдэг зорилт тавьчихсан. За гэтэл өнгөрсөн өдрүүдэд 3-аас 6 сар битгий хэл 3-аас 6 өдрөөж хангаж дийлэхэд хүрч бүх нийтийг бухимдуулсан. Харин одоо засгийн газар ковидын үе шиг нэг удаагийн үйлчлэлтэй хууль баталж асуудлыг шийднэ гэж байна. 2030 он дуустал хэрэгжих хугацаатай энэ хуулийн төслийн тухай гишүүд дараах барьсаар илэрхийллээ. Яг үнэндээ тэр савыг нийлүүлэл за тэгээд тэрний цаанд тэр босох хөрөнгө санхүүжилт асар том ажил процедур явуулсны дараа аж ахуй нэгжүүд дээр ямар одоо үр дагавар сөрөг үр дагавар үүсхийг өнөөдөр Дамжин сайд та төсөөлж сайн бодохгүй л байгаа. Бензин шатхууны хомсдол төр зүүр үүсэх энэ байдал дээр л өнөөдөр төр шууд хяналтаа тогтоох ийм маш хурдан арга хэмжээ авчина л гэж харж байна. Чон вороноор гэж байгаа юм шиг энэ хэдэн аж ахуй нэгжүүдийг шахах гэж байгаа юм шиг л зөвл заалтууд орж ирээд байгаа юм. Аль болох либералчлах бодлого барилт. Гадны компаниудыг оруулж ирэх бодлого барилт. Үнийн либералчлалтай холбоотой асуудлыг их яриад байгаа. Зүгээр олон нийтэд мэдээлэл өгөхөд нин үгүй хэлэхэд шатхуун болвол маш чөлөөтэй байгаа. Зөвхөн 60 мянган тонн АИ92 К2 буюу Евро 2 стандартын бензин дээр $705 1 тонны $705 авдаг гэрээг Орос улбаны улсын Роснефттэй бид нар мөрдөөд явж байгаа. Бусад бүтээгдэхүүнүүд өөрөөр хэлбэл Евро 92 бусад дизелийн түвш, пропан, газ бүгдэн дээр ямар нэгэн үнийн хязгаарлалтгүй явж байгаа. Либерал байгаа шүү дээ ер нь бол. Одоо бол АИ92 тасалдах үед аль шатхуун түгээх станц дээр хэдэн тонн нөөц байгаа нь тодорхойг байгаа. За улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа 1800 орчим шатхуун түгээх станцад бодит хэмжилт хийдэг багаж байдаггүй. Зөвхөн хүн явуулж шалгах боломжтой. За тиймээс мэдрэгч автомат систем суйрлуулж мэдээллийг холбогдох албаны хүн төвлөрүүлэн хяндаг болох нь за энэ хуулийн гол хэсэг гэдгийг салбарын сайд хэлж байлаа. За ингэснээр нөөцийг зохиомлоор хомсдуулж байна уу? Эсвэл үнэхээр тасалдсан уу гэдгийг бодитоор харах боломж бүрдэнэ.
Манай улс 2006 оноос стратегийн ач холбогдол бүхий ордын тухай хуулийн заалттай болсон. Тухайн хуулиар тэр газрыг бүтэн ордынх нь хэмжээнд авч үзнэ гэж тусгасан байдаг. Жишээ нь нарийн сухатын орд газар дээр тогтвортой байдлын гэрээг Чинхуа Мактай хийсэн байдаг. Дараа нь тогтвортой байдлын гэрээ хийхэ болоод хөрөнгө оруулалтын гэрээ хийдэг болоход тэнд лиценз эзэмшиж байсан бүх компанитай гэрээ хийх болсон. За яг энэ хуулийн нөхцөл одоо оюу толгойн бүлэг ордын лиценз эзэмшиж буй компаниуд болон Монгол улсын талд үүсэж байгаамаа. Оюу толгойн далдуурхайг ашиглалтад оруулахад 10 гаруй тэрбум долларын хөрөнгө оруулалт орсон. Тэгвэл Онтрёгийн лицензтэй талбай дээр Онтрё тусдаа үйл ажиллагаа явуулъя гэвэл тэрнээс их зардал гарна уу гэхээс багасахгүй. Тэр нь Онтрё тусдаа эрчим хүч татаад баяжуулах үйлдвэр барьна гэж байхгүй. Тийм ч чадамжтай компани биш гэдгийг гүйцэтгэх захирал Стивен Скотт нь өөрийн амаар хэлсэн. Тийм учраас оюутлогын мэдлийн хойд Хүйгэн ордын түнэлийг Онтрёгийн мэдлийн талбай руу оруулах нь эдийн засгийн хувьд ашигтай гэдгийг мэргэжилтнүүд үзэж байгаамаа. Манай улс 34%-ийг оюутлогоо төр эзэмшсэн сонирхлын цааталтай шүү дээ. Яг нь нэгдүгürt ногдол ашиг авах гэдэг нэг юм байгаа. Тэгэхдээ анх ер нь энийг гаргаж ирэх бүр тэр одоо 2008-9 оны хөрөнгө оруулалтын гэрээ эд хилцэгдэж явах үед монголчуудад манай энэ уулуурхайн салбарт яригдчихсэн хамгийн том асуудал бол доторх үйл ажиллагаа болон доторх зардалтанд дотроос нь орж хяналт тавих. Тууцад нь нэг 34% гэдэг чинь өөрөө нэг вето тавих хэрэг байдэн шүү дээ, тий? Тэрийг их сонирхож байсан. Тэгэхээр одоо бол тэрийг автсан. Одоо миний ойлгож байгаагаар бол Онтрё гэдэг компани бол Туркейс оюутлогын орд дээр операшн хийхгүй буюу үйл ажиллагаа хийхгүй. Тэнд үйл ажиллагаа хийх компани бол оюутлогоо хийх. Үйл ажиллагаа хийх компани дотор бол Монгол улсын хяналт бол орцсон байна. Тэгэхээр Онтрёд одоо тэр үлдэж байгаа 20%-д нь 34% эзэмших хэсэг тухай асуудал бол тэр 20%-д ногдол ашигын тухай асуудал юм уу 20% ногдох орлогоос Монгол улс аль болох их авах тухай асуудал. Түүнээс биш Онтрёд 100% нь 34% эзэмшээд тэр бол зүгээр ер нь бол баг цаасан дээр байгаа шахуу компани баггүй юу? Тэгвэл Рио Тинтогийн зүгээс Онтрёгийн тусгай зөвшөөрлийг оюутлогоо шилжүүлэх ашиг сонирхлын цаана хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээнд энэ хоёр лицензийг оруулах сонирхол байна гэсэн үг вэ. Тэгвэл Монголын талд яагаад ашиггүйг ингэж тайлбарлаж байна. Хөрөнгө оруулалтын гэрээгээр оюутлог компани төлөх бүх татварыг тогтворжуулсан байна. Ялангуяа нөөц ашигласны төлбөрийг 5% тий. Тэгэхээр 5%-аас илүү төлөхгүй. Өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгж байгаа хуулиар засгийн баяжмалд ногдох амнаатыг үнээс хамааруулж ялгаатай тогтоосон байдаг. Тэгэхээр засгийн баяжмал 1 тонн 9,000 Америк доллараас дээш байх юм бол 15% хүртэл одоо хэмжээгээр төлдөг. Өнөөдөр эрдэнэт одоо үйлдвэр 15%-аар амнаат төлж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө энэ бол гарах үр дагавар нь Монгол улсад бас ямар хэмжээний татвар төлөх гээд байгаа. Хамгийн гол те амнаат хэдээр төлөх гээд байгаа гэдэг асуудал байгаа. Нөгөө талаараа хөрөнгө оруулалтын гэрээний үйлчлэх хүрээнд хамруулснараа бусад бас татврын хөнгөлөлт чөлөөлтөнд хамааруулах уу гэдэг асуудал байгаа. Тэгэхээр энэ бол засгийн газар бол дангаараа шийдэх асуудал биш ээ. Энэ бол улсын хуралдаа зөвшөлдсөний үндсэн дээр шийдэх шаардлагатай. Онтрёгийн орд дээр хөрөнгө оруулалтын гэрээнээс тусдаа гэж тооцож ойлголцож чадвал бид жилд амнаатад 15-аас 20% хүртэл авах боломжтой болно. Нөгөө талдаа энэ хоёр лицензийн 34%-ийг Монголын засгийн газар эзэмшсэн ашигтай юу? Эсвэл лоялти хэлбэрээр орлуулан амнаат тооцох нь ашигтай юу гэдгийг шийдэх хэрэгтэй байгаамаа. Ойрын хугацаанд энэ хэлцлээ шийдвэрлэхгүй бол оюутлогын бүлэг ордын төслөөс Монгол улсын хүртэх өгөөж хугацаа дахиад хойшлох эрсдэл үүсэж байгаамаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр туйлж байгаа хэсэг бүлэг компаниудыг цэгцлэх цаг болжээ. Улсын хэмжээнд барилгын зураг зурдаг 56 компани байдаг. Гэтэл ганцхан компани 320 орчим тендерт оролцож 280-д нь ясан байна. Гэтэл энэ компани тийм төгс ажил хийдгүү гэвэл үгүй. ChatGPT-гээр шалгахад хүртэл гаргасан зураг бүр нь алдаатай байсныг авилгатай тэмцэх газар илрүүлжээ. Өөрөөр хэлбэл нийслэлийн батлагдсан төсвийн зарцуулалтад тавих хяналтыг сайжруулахгүй бол төсвийн өргүү зарцуулалт автгаарсаар байх нэ.
За нийслэлийн төсөв 4 их найг төгрөгийг давсан. За гэтэл энэ хөрөнгөний нэг төгрөг бүрийг хэн хэрхэн яаж зарцуулж байгааг олон нийт мэдэхгүй. Тухайлбал орон нутгийн хөгжлийн сан болон засаг даргын нөөц хөрөнгийг захиран зарцуулахтай холбоотой журмыг зөрчсөн тохиолдол гарсаар байна. Жишээ нь засаг даргын нөөц хөрөнгийг байгалийн болзошгүй гамшиг эрсдэлд бэлэн байх хүрээнд зарцуулах ёстой. За танд иргэн сануулах юм бол галд өртсөн 207 дугаар байрыг дахин барих хөрөнгийг нийслэлийн нөөц хөрөнгнөөс гаргахаар болсон. Энэ мэт гинтийн үед зарцуулах ёстой хөрөнгийг өөр зүйлд зарцуулж байгааг авилгатай тэмцэх газраас хэлж байна. Үүнээс гадна нийтийн тээврийн сангийн хөрөнгөөр 10 автомашин авчхаад харьяа нэгжүүд рүү тараагаад өчгсөн тохиолдол хүртэл байгаа гэлээ. Нийслэл за өнгөрсөн жил бол бас нэг 4 орчим их найд за энэ жил 4.6 их найдын ингээд төсөв ингээд батллаа. Жил болгон төсөв батлагдаад явна. Гол нь энэ батлагдсан төсвийг хэрхэн яаж хянах уу, хэрхэн одоо жишээлбэл зөв зүйл захиран зарцуулах уу гэдэг хяналтын тогтолцоо нийслэл дээр алдагдсан байна гэж бид үзээд байгаа. Өөрсдөө төлөвлөдөг, өөрсдөө төсвөө баталдаг, төлөвлөдөг. За тэгээд худалдаах ажиллагаагаа зохион байгуулдаг, өөрсдөө хүлээж авдаг. Энэ бол өөрөөр хэлбэл хяналт хэрэгжүүлэх байгууллагын одоо оролцоо буюу энэ дээр хяналттай өсөлт болцоо байхгүй байна гэж бид хараад. За огтол нийслэлийн төсөв дээр хяналт тавих ёстой хүмүүс нь нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч нар. За гэхдээ тэд нарт төсөвт хяналт тавих боломж нь хязгаарлагдмал байна гэлээ. Нийслэл Улаанбаатар хотын нийслэлийн иргэдийн хурл бол 6 хороотой байгаа. 6 хороон дээр нэг төлөөлөгч 2 хороон дээр л орох хэрэгтэй. Бүх хороонууд дээр орох боломж байхгүй. Бүх юмыг ингээ хязгаарлагдмал. Тэгэхээр манай 5 төлөөлөгч бодвол 2 хороонд л орцсон баг. Гэтэл зарим мэдээллүүд дээр зарим гол асуудлуудад оролцох бололцоо хязгаарлагдмал. Тэгэхээр мэдээллийн тэгш бууц байдал, юмыг хайрцагладаг, боодог байдал бол байгаасаар л баг. Төлөөлөгч Иргэжил нийслэл 2 их найд төгрөгийн хөрөнгөөр бүтээн байгуулалт хийн. Өөрөөр хэлэх юм бол энэ хэмжээний мөнгөөр сургууль цэцэрлэг барьж зам талбайг шинээр тавих юм а. За гэхдээ хяналтын тогтолцоог сайжруулахгүй бол энэ зарцуулалтын үр дүнг мэдэрч чадахгүй нэ. За тухайлах юм бол автозам дэд бүтцэд 29 төслийг хэрэгжүүлж эх хонд 500 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг олгох юм а. За гэтэл зам засах процесс нүртэл алдаатай байгааг авилгатай тэмцэх газраас хэлж байлаа. Замыг доороос нь эхлээд засдаг харин манайх дээрээс нь давхарлаж тавихаар ганцхан сарын дараагаас эхлэн замын эвдрэлийн судал нь гадаргуу дээр гарч ирдэг гэдгийг хэлж байлаа. Улсын ерөнхий прокурор асан Дорилгожавын төрсөндөө Баатар нь ахыхаа нэрийг барьж Хятадын компаниас хөрөнгө оруулалт татчихад эргээд зарласан асуудал гарчээ. Ингээд Хятадын талынханд хуулийн байгууллагаар яваад нэмэргүй бүгд манай тал гэх хариултыг ч өгөөд амжсан байна. Хэдийгээр гадны хөрөнгө оруулагч нар хууль шүүхийн байгууллагаар явж байгаа ч гэлээ арга буюу өнөөдөр хэвлэлийнхэн тандаж мэдээлэл өглөө. 2017 онд олгоо булаг компанитай хамтран Сүхбаатар аймгийн Түхэм уурхайд нүүрс олборлохоор гэрээ байгуулжээ. Харин олгоо булаг компани хувьцаа эзэмшигчдийн нэг нь Баатар юм байна. За тухайн үед Монгол болон Хятадын талаас нийлсэн компаниуд нэг бүс нэг зам Түхэм уурхай нэртэй хамтарсан компани байгуулжээ. За үүний 44%-ийг олгоо булаг харин 51%-ийг Хятадын талынхаа эзэмшихээр тохиролцсон байна. Энэ хугацаанд Хятадын компани нүүрс олборлох ажиллагаа эхлэх хүртэл 51 тэрбум хөрөнгө оруулалтыг хийсэн гэлээ. Тэгтэл цав тахал гарч хэл гайл хаалттай байх үед олгоо булаг компани өөрсдөө нүүрс олборлох ажиллагааг эхлүүлжгээд одоо хэрн оролцуулахгүй байгаа гэлээ. 通过当中人介绍认识奥利宝公司的全体股东 Анх хамтран ажиллах гэрээг 2017 оны 6 дугаар сарын 6-нд байгуулсан. Гэрээнд тусгагдсанаар хөрөнгө оруулагч талын зөвшөөрлгүйгээр 3 дахь оператор компани оруулахгүй хамтран ажиллах тохиролцоо хийсэн. Гэтэл олгоо булаг компани энэ заалтаа зөрчиж 3 дахь компанитай хамтран олборлолт, тээвэрлэлт, борлуулалт хийж эхэлсэн. Энэ үйлдэлээс талуудын маргаа эхэлсэн. Маргааныг шийдэх гэхээр улсын ерөнхий прокурор асан Дорилгожавын төрсөндөө Баатар нь та нар казино тоглоод алдсан гэж бод хуулийн байгууллагаар яваад нэмэргүй. Бүгд манай тал гэж хэлээд хамтын ажиллагаанаас биднийг хөөсөн. Гэтэл анх гэрээ байгуулах үед Баатар би бол улсын ерөнхий прокурор Дорилгожавын төрсөндөө надад итгэж болно гэсэн. Тийм учраас бид шийдвэр гаргаж хөрөнгө оруулалтыг хийж ирсэн юм а. 在刑事立案调查当中
За тэдний тооцоолсноор автомашин техник хэрэгсэл зэрэгт 51 тэрбум төгрөгийг зарцуулжээ. За 2021 оноос цагдаагийн байгууллагад хандаж мөрдөн шалгаах ажиллагааг эхлүүлсэн байна. За одоо харин энэ хэрэг нь шүүхтээр яваа гэлээ. Бидний зүгээс 100-аад автомашин техник тоног төхөөрөмж шинээр автозам тавьсан гэд нийт 51 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг аль хэдийн хийсэн. Ийм хэмжээний мөнгө зарцуулж хаад гэрээнд заасан 51% одоо хүртэл эзэмшиж чадаагүй. 2021 оны 12 дугаар сараас эхлээд цагдаагийн байгууллагад хөрөгчөөр тогтоогдож шалгах ажиллагаа явагдаж эхэлсэн. Гэвч олгоо булаг компани хувьцаа эзэмшигчдийн зүгээс Мэндун Energy компаниг гэмт хэрэг үйлдэж заллан хийсэн мэтээр хэвлэл мэдээлэл болон олон нийтийн сүлжээгээр цацах болсон. Энэ хэргийг хуулийн дагуу зөв шийдвэрлэх хүсэлтэй байна. Сүүлийн жилүүдэд манай улсад гадаадын хөрөнгө оруулалтын урсгал татарсан. За гэтэл гадаадын хөрөнгө оруулагчдыг луйвэрдэн хохирол учруулсан тохиолдлууд тасрахгүй байна. За одоогоос бараг 7-8 жилийн өмнө Их Британий ерөнхий сайд асан Борис Джонсны төрсөн дүү Макс Джонсон манай улсын уул уурхай салбарт 19 сая Америк долларын хөрөнгө оруулалтыг хийгээд луйвэрдүүлсэн тохиолдол хүртэл гарсан байдаг. За энэ мэт хөрөнгө оруулалтынхаа төлөө залхаан цээрлүүлж байгаа аятаа хохирлоо барагдуулж чадахгүй жишээнүүд нэмэгцээр байна. За огтой бол энэ асуудлыг шийдэхийн тулд хуульд өөрчлөлт оруулахар болсон ч улс төржилт явагдсанаар үндсэндээ хав дарагдаж орхигдлоо. Зөвшөөрлийн тухай хуульд эд мөнгөний хонжуурт суглаа эрхлэх тусгай зөвшөөрлийг сангийн ам олгох заалттай. Одоогоор хонжуурт суглаа явуулах тусгай зөвшөөрөлтэй 17 компани байгаа юм а. Гэтэл цахим орчинд хэн дуртай суглаа явуулж суглааны бизнес цэцэглэж ирэхэд иргэд хохирох асуудал эмх замраагаа алдсаар байна. Суглаа хонжуурын үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтөөр явуулах хуулийн залттай. Тэдгээр компани үйл ажиллагааныхаа олсон ашигаас 40% татвар төлөх ёстой. Тухайлбал суглаа явуулах зөвшөөрөлтэй 17 байгууллага өнгөрсөн онд 788 саяын татварыг төлжээ. Харин энэ оны 9 сарын байдлаар 434 саяын татварыг төлжээ. Суглааны зах зээл тэлж хонжуурт суглаанаас төвлөрөх татварын дүн жил ирэх тусам өсөх болсон. Гэхдээ нөгөө талдаа зөвшөөрөлгүй татвараас ангид энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлж буй хүмүүс тоо томшгүй ихээр нэмэгдэж байна. Энэний хяналт бол өнөөдөр зөвшөөрлийн тухай хуулиар тусгай зөвшөөрөл аавна гэж заасан ч авахгүй бол яах юм бэ гэдэг эрх зүйн зохицуулалт өнөөдөр бол байхгүй гэсэн. Харин манай байгууллагад ханддаг хүмүүсийн зүгээр нийтлэг одоо асуудал бол дээрх суглаан залилчлаа эсвэл цэвэр хин нэгнийг урдчлан цохион байгуулалтаагаар одоо шалгаруулсан гэдэг. Тийм асуудлаар бол ханддаг. Тухайн бүрт нь бол цагдаагийн байгууллагт тэр үйлдэл нь бол залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй гэд юугаа өгдөг, мэдээлэл өгдөг. Facebook орчинд суглаа нарийн төрөлж хөлсөн. Алт мөнгө эмэг бөөгж автомашин, үл хөдлөх бэлэн мөнгө гихчлэн төрөл бүрийн тохирол хонжууртай суглааг олонний танилуд цахим уудсууд дээр үе түмээр нь зохион байгуулах болсон. Сайхан үгээр иргэдийг заригжуулсан эдгээр суглаанууд бүгд ямар ч зөвшөөрөлгүй хууль бус залилангийн шинжтэй болохыг цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа. Ийхүү хүмүүс суглаанд оролцсон мөнгөөрөө хохироод зогсохгүй хожсон мөнгөний 10% гэх хүүхэнд хууртаж багадаа 1 сая төгрөгөөр залилуулах болжээ. Ийм байдлаар их хэмжээний мөнгө залилсан 100 гаруй хохирогч энэ онд цагдаагийн байгууллагт ханджээ. За тэгээд суглаагаа нэг хуссангууд тодорхой хэмжээний мөнгөнд дүндээс гарч ирээд за та жишээлбэл 50 сая төгрөг очлоо, 100 сая төгрөг очлоо. За энэ мөнгөө бүтнээр нь авахын тулд 10% бид нар руу шилжүүлснээр одоо энэ мөнгөө бүтнээр нь авах боломжтой гэдэг нь үйлдэлийн арга нь урьдчилгаа төлбөрийг ихэд байгаа. Тэгээ иргэд маань яг өөрсдөө сэрэмжлэх одоо хамгийн энгийн арга бол одоо Facebook орчинд явж байгаа юм батлагтаагүй лайв суглаанууд руу дарж орохгүй байна. За санамсгүйгээр дарж ороод оролцчихлоо гэж бодоход ямар нэгэн байдлаар урьдчилгаа шилжүүлэхгүй байснаар л одоо ингээд энэ төрлийн гэмтрээс зайлахаас өөрийгөө өрсөн сэргэлж байгаа.
Суглааг хязгаарлахад хуулийн зохицуулалт болон холбогдох албадын уялдаа холбоо хангалтгүй байдгийг албаных нь хэлж байна. Мөн харилцаа холбооны зохицуулах хорооноос суглаа явуулдаг 7000 гаруй хаягийг энэ онд хаажээ. Цахим хаягийг хаах нь асуудлыг шийдвэрлэх оновчтой гарт биш байсаар байна. Суглаа явуулагчид дахин хаяг нээгээд үргэлжлүүлсээр суглаа ямар ч хяналтгүй, шүүлтүргүй зохион байгуулагцаар байгаа юм а. Ядуурл гүнзгийрсэн улс оронд суглаа хонжуур цэцгэлдэг гих олон улсын судалгаанууд ч байдаг. Монгол банкны өнгөрсөн онд хийсэн судалгаагаар иргэдийн боловсролын түвшинг 10%-аар нэмэгдүүлэхэд залилах гэмтэргийн гаралт 3.1%-аар буурдаг гэсэн дүгнэлт гарсан байдаг. Тэнгэр телевизтэй хамтагаад баярлалаа үзэгчдээ 7 орон мэдээллийн хөтөлбөр студиэс шууд үргэлжилж байна. Баруун аймагуудад өвөлжилт хүндрэх энэ бүс нутгийнхан зодын нөхцөл байдалтай нүүр тулах эрсдэлтэй байгаа талаар ус цагуур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс танилцуулсан. Түүнчлэн Хинти Дорндын нутгаар 12 дугаар сарын сүүлч 1 дугаар сард цас их унаж хүйтрэх төлөвтэй байна. Энэ жилийн эдшин хэрэглэх зах зээлд борлуулах малын тоо толгой хасаж тооцвол улсын хэмжээнд 61 сая орчим толгой мал сүрэг өвөлжиж хаварж гарна. Баруун аймагуудад зуншлаг намаржаад тааруу байснаас улбаалж өвөлжилт хаваржаач мөн хүндрэх төлөвтэй байгаа юм. Иймд 6 дугаар сараас эхлэн уг бүс нутгийн мал сүргийг эдийн засгийн эргэлтэнд оруулах ажлыг эрчимжүүлж экспортыг нэмэгдүүлжээ. 12 дугаар сарын байдлаар гэхэд 115 мянган толгой мал сүргийг амьдаар нь экспортлсон байна. Түүнчлэн баруун бүс нутаг дахь хэлийн бомтоор малын тижээлийг импортлохдоо гайл нэмэгдсэн урдгийн албан татвараас чөлөөлөх тухай тогтоолын төслийг улсын хурал яралтай гормоор хэлэлцэж байгаа юм. Хэрэв энэ төсөл батлагдвал баруун аймагуудад хангалттай үрэлцэх хэмжээний малын тижээл хилээр орж ирэхээс гадна ялангуяа тижээлийн үн тухайн бүс нутаг дотоодын зах зээлээс хамаагүй төсөр зарагдах бололцоо нэгдэнэ. Тухайн сумын хонь ямаа үхэр сүргийн 10% 30 хоног тижээх хэмжээний тижээлийг сүм бүр нөөцлөх шаардлагатай болсон. Ухаан аймгийн нийт хонь ямаа үхэр сүргийн 5%-ийг 30 хоногийн хугацаанд тижээх, нэмэлтээр тижээх хэмжээний өвс тижээлийг бэлтгэх даалгаврыг өгсөн. За ингээд бэлтгэлийн дүнгээс үүсгэхэд бол нэг аймаг сүм өвс тижээл аюулгүй нөөцийн өвсний нөөцийг 87%-тай, хүчит тижээл буюу одоо хорголжин тижээлийн нөөцийг 43%-тай ингээд бүрдүүлсэн байна. Одоо аймгийн хувьд бол гандуу ихэнх нутгаар бэлчээрийн даацад олон дахин хэтэрсэн гэсэн цагуурын тийм судалгаа гарсан. За ерөнхийдөө малчтын одоо үйлчлэлтийн бэлтгэл ажил, өвс тижээл бэлтгэл ажил маань нэг 100 гаруй хувьтай ямар ч байсан дагуулan биелүүлсэн. Аймгийн хэмжээнд одоо жишээл 55 мянган ширхэг бүрээс 800 одоо 50 гаруй тонн одоо өвсийг яг аймгийн аюулгүй нөөцтэй одоо бэлтгэл байна. За энэ жилийн хувьд бол бид нар одоо 8 сарын 20-оос 10 сарын 20-ны хооронд Ховд аймгийн хэмжээнд 340 мянган орчим мал одоо яг нядалгаанд оруулсан байгаа. Одоо 1 сарын 10-аас жаахан хүйтрэх төлөвтэй байгаа. За энэ жилийн үед бол манай Дорнот аймаг нэг 3 сая орчим 3 сая толгой мал 6536 малчаар хөдөлгөөн өвлчгөр. Аймгийн нөөц 515 тонн өвс 80 тонн тижээлийг бол бэлтгээд байна. Яг энэ 12 сарын эхний 10 хоногийн байдлаар 23 онд бол нэг 29-с 30 удаагийн зас болсон байдаг бол өнөөдрийн байдлаар 10-аас 12 удаагийн зас болсон байна. Тэгвэл өмнөх жилүүдээс орж байгаа засны хэмжээ нь өмнөх жилүүдээс их байгаа. Тийм болохоор бас энэ цагаанаа зод борохын үйлдэл үүсэл байна. Манай улс жилийн жил дараах 2 үндсэн чиглэлийг барьж өвөлжилт, хаваржилтын бэлтгэлээ базаадаг. Нэгдүгээрт мал махны эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх, ингэхдээ тухайн жилд хүлээж авсан төлийн тоотоо тэнцэх хэмжээний малыг дотоодын төдийгүй гадаадын зах зээлд худалдаалахыг зордгоо. Улмаар бусад мал сүргийг нэмэлт тижээлд хамруулах, отор нүүдэл хийж нутаг сэлгэх, дулаан хашаа сарвчийг зэгэх байдлаар урин цагтаа мэд золгохыг зорддог байна.
Мөн жилийн жил цас ихээр ундаг бүс нутгуудад өвс дижээлийн нөөцийг сайтар базаахаас гадна хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд авч хэрэгжүүлэх ажлыг давхар төлөвлөдөг гэлээ. Үүний сацуу 11-р сарын 1-ээс 4-р сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд улсын хэрэгцээний газар нутаг буюу аймаг дундын отор нүүдлийн бэлчээрт мал сүрэг өвлжүүлж хаваржуулах зохицуултыг хийхээр болжээ. Европын холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэй эдийн засгийн ногоон шилжилт төслийн хүрээнд хүнсний салбарын доктортой ногоон шилжилт арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа. 3 жилийн хугацаанд хэрэгжиж буй тус төслийн хүрээнд Монголын зах зээлд анх удаа бизнесийн үйл ажиллагаа болон бүтээгдэхүүний доктортой байдлын үнэлгээг нэвтрүүлж хүнсний салбарын бичил, жижиг, дунд үйлдвэрлэгчдийн ногоон шилжилтийг үнэлэх шинэ аргачлалыг бий болгосон байна. Байгаль орчин нийгэм засаглалын үнэлгээний шалгуур үзүүлэлтийн дагуу хөндлөнгийн аудитаар орсон 22 аж ахуй нэгжийн үр дүнг өнөөдөр танилцууллаа. Эдийн засгийн ногоон шилжилт төсөл нь манай улсын хүнс хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон улс ундаа үйлдвэрлэдэг бичил жижиг дунд бизнесүүдийн доктортой хөгжлийг дэмжих зорилготой. Төслийн хүрээнд ногоон үйлдвэрлэлийн стандарт нэвтрүүлэх, эко тэмдэглэжүүлэлтийг дэмжихийн зэрэгцээ, ногоон санхүүжилт болон тойрог эдийн засгийн загвар руу шилжихэд шаардлагатай техникийн тусалцааг үзүүлж байгаа юм. Бонзын ногоон гэрчлэгээ авч буй 22 компани нь дотоодын удирдлагаас эхлээд өдөр тутмын үйл ажиллагаа, байгаль орчинд ээлтэй байдал, бүтээгдэхүүний чанар зэрэг олон эерэг нөлөө үзүүлж байгаа гэлээ. Европын холбооны Switch Asia хөтөлбөрийн санхүүжилттэй эдийн засгийн ногоон шилжилт төслийн үр дүнд нийт 1500 бичил жижиг дунд бизнес, 30 бизнесийн холбоо, 750 жижиглэн худалдаалагч, ногоон баталгаажуулалт болон эко тэмдгийн чиглэлээр мэдлэг туршлага эзэмшиж, үйлдвэрлэл үйлчилгээний загвараа байгальд илүү ээлтэй, хүртээмжтэй хариуцлагатай болгох боломж бүрдэх юм а. Бид өнөөдөр бонзын сертификат авсан 22 байгууллагуудад тусгаалan зөвлөх үйлчилгээ, бонзын шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулах дээр нь төвлөрч ажилласан. Бонзын хүрээнд дэмжлэг үзүүлэх бодлогын орчинд нөлөөлөх ажлыг бид хэрэгжүүлж байна. Доктортой хөгжлийн байгаль орчин нийгэм засаглалын тогтолцоог үйл ажиллагаанд нэвтрүүлснээр байгууллагынхаа удирдлага зохион байгуулалт эцсийн эхний түүхийд бэлтгэний нийлүүлэхээс ахуулаад эцсийн бүтээгдэхүүн хүртэл бүхий л үе шаттай үйл ажиллагаагаа сайжруулан ажиллах боломжтой болж байна. 14 бүтээгдэхүүндээ эко тэмдгийг авсан. Энэ маань өөрөө хэрэглэгчийн брендэд итгэлийг нэмэгдүүлж байгаа. Цаашдаа бол бидний улам хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх хамтран ажиллахад бол боломжийг бүрдүүлж байгааг харж байна. Эдийн засгийн ногоон шилжилт төсөл 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 22.7%-аар бууруулах ач холбогдолтой. Жижиг дунд үйлдвэрлэл борлуулагчдын бүтээгдэхүүн үйлчилгээг бонзын үнэлгээтэй болгож, тэдэнд чиглэсэн ногоон зээл санхүүжилтийн хүртээмжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм а. Мөн байгальд илүү ээлтэй үр ашигтай ажиллах эдийн засгийн сайн туршлагыг дэлгэрүүлж байгаа гэлээ. Хэрэглэгчдийн дотоодод үйлдвэрлэсэн эко хүнс ус ундааны худалдан авалт нэмэгдснээр үндэсний үйлдвэрлэл хөгжөөх тогтвортой байдал хангагдах, суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой гэж холбогдох албаных нь үзэж байна. Дэлхийд дахинд ногоон барилгын эрчим хүчний хэмнэлт байгаль дээлтэй хэрэглээгээрээ доктортой хөгжлийн гол шийдлүүдийн нэг болж байна. Байгалийн нөөцийн хэмнэлт дотоод орчны эрүүл ахуйг сайжруулснаар эдийн засаг, нийгэм, байгаль орчинд урт хугацааны өгөөж бий болгодог шинэ үеийн барилгын чиг хандлага бий болсоор байна. Манай улсад ч сүүлийн жилүүдэд ногоон барилгын тоо нэмэгдэж, олон нийтийн талаар ойлголттой болжээ. Монгол улсын хувьд байгаль цаг уурын эрс тис уур амьсгалтай учир халаалт дулаан алдагдлын зардал өндөрт тооцогддог орнуудын нэг. Ийм ч учраас ногоон барилгын тоог нэмэгдүүлэх нь эрчим хүчний зардлын хэмнэлт төдийгүй хөрс агаарын бохирдолд ч тодорхой хувь нэмэр оруулна гэдгийг салбарынхан хэлж байна. Манай улсад одоогоор ногоон барилга хангалттай хэмжээнд биш жил ирэх тусам нэмэгдэж байгаа гэлээ. Ногоон барилга монголчуудын хувьд бол бас цоо шин зүйл биш. Одоо манай уламжлалт Монгол гэр болвол эсгий, мод гэдэг дандаа амтны арьс гэдэг энэ дандаа байгальд нөхөн сэргээгддэг материалуудаар хийгдсэн ногоон унс үндэсний хамгийн эртний хамгийн анхны төрлийн нэг гэж зарим архитекторууд үздэг. Тэгэхээр Монгол улсын хувьд бол цаашаа илүү эрчим хүчний хэмнэлттэй, усны хэмнэлттэй, байгаль дээлтэй, дотоод орчны чанарын хувьд амьдарж байгаа хүмүүстээ эрүүл тогтоо орчин бүрдүүлсэн ийм барилга байгууламжийн хэрэгцээ шаардлага бол байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр шагналын ач холбогдол жил ирэх тусам нэмэгдэнэ гэж найдаж байна. Ногоон барилгууд болохоор манай улс болохоор эрчим хүчний асуудалд
эрчим хүчний асуудал, эрчим хүчний хэмнэлт гэдэг. Энэ бол зөвхөн одоо манай улс гэхгүй дэлхийн улс орнуудад бүгдээрээ л одоо аль болох байгаль орчинд одоо ээлтэй одоо тэр тусам манай улсад болохоор Улаанбаатар хотын хувьд болох агаарын бохирдлын асуудлууд яригддаг, одоо усны бохирдлын асуудлууд яригддаг учраас энэ өөрөө бол хүн амьдарч байгаа орчин маань өөрөө эрүүл эко орчинд амьдрах гэдэг ийм том ач холбогдолтой. Эрсдэс уур амьсгалтай Монгол орны нөхцөлд бол эрчим хүчний хэмнэлтийн технологи, дээрээс нь барилгын дулаалга, энэ бүхэн маань бүгдээрээ нийлээд ногоон барилга дотор агуулгадаг үзүүлэлтүүд байгаа. Тэгээ энийгээ бид нэр цаашдаа илүү хөгжүүлээд өргөн хүргээр хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Улсын хурлын одоо энэ жилийн хаврын чуулганаар 57 дугаар тогтоолыг батлуулсан. Энэ дээр ногоон барилгын бэст гэх шалгуур үзүүлэлт болон эрчим хүчний хэмнэлттэй технологиудыг дэмжих агуулгуудыг тусгаж өгсөн байгаа. Ногоон барилгын тоог нэмэгдүүлэх ач холбогдлыг иргэдэд ойлгуулах зорилгоор ногоон барилгын хүрээлэн төртөө хамтран ажиллаж байна. За энэ ажлын хүрээнд ногоон барилгын аудиторууд буюу ногоон барилгын төсөөлөх зөвлөгөө өгч хяналт тавин ажиллах үүрэгтэй мэргэжлийн аудиторуудыг бэлтгэх сургалт зохион байгуулж байна. Одоогийн байдлаар сургалтад 30 гаруй хүн хамрагдаж ногоон барилгын аудитор болжээ. За гэхдээ манай улсын хувьд энэ төрлийн аудиторууд хамгийн багадаа 300 гаруй байх юм бол хангалттай хэмжээнд хүрнэ гэж үзэж байна. Манай улсад бол энэ ногоон барилгын үнэлгээний бэст гэр гэдэг системийг ногоон барилгын хөрөлтөнд төрийн боловсрол өөрөө барилгат байгуулалтын яамны захиалгаар боловсруулад нэвтрүүлсэн. За үүний дагуу бол аудиторд бэлдээд өнөөдөр бас 10 гаруй шинэ залуу аудиторууд энэ гэрчлэгийг авч байна. Тэгэхээр аливаа ногоон барилга гэдэг бол өөрөөр нэг шалгуур үзүүлэлтээ тэрнийг бол тэр үнэлгээний системд бүрэн тусгасан байгаа. Тэгэхээр зураг төсөл барилга өгсөртийн ажлын явцад үнэхээр ногоон барилга болж чадчихгүй гэдгийг хяндаг хүмүүс бол энэ аудиторууд. Тэгэхээр одоо бид нар бол нийтдээ бас нэг одоо зөв санаж авал 30 гаруй юм аудитортэй болж байна. Тэгэхээр энэ аудитор бэлтгэх үйл явдал өөрөө ингээ байнга явна. Тэгэхээр Монгол улсын барилгын салбарын зах зээлийн ногоон барилгын нэвтрүүлэг нь бидэрт бол одоо энэ тоо олон болох хэрэгтэй. Ядаж нэг 300 хавцаа байж иж одоо нийт зах зээл хангах гэдэг юм ийм багцаараа гэдэг яг ийм байлээ. Ногоон барилгын стандарт аудитын тогтолцоог нэвтрүүлснээр барилгын салбарын үр ашиг нэмэгдэж, байгаль дээлтийн хөгжлийн загварууд бодиттой хэрэгжиж эхэлнэ. За эх жилүүдэд ногоон барилгын хэрэгцээ нэмэгдэхийн зэрэгцээ мэргэжлийн аудитор зөвлөхүүдийн үүрэг улам чухал болохыг салбарын төлөөлөл онцолж байлаа. За экологи дээлтэй эрчим хүчний хэмнэлттэй барилга байгууламжийг нэмэгдүүлэх нь Монгол улсын тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодлогын гол чиглэлүүдийн нэг. Ийм ч учраас иргэд хувийн хөвшил төрийн байгууллагууд хамтран ажилласнаар ногоон барилга зөвхөн барилгын шинэ стандартуудыг эрүүл аюулгүй байгальд хор хөнөөл багтай амьдрах орчныг бүрдүүлэх үндэс суурь болохыг мэргэжилтнүүд хэлж байна. Өнөө цагт хөрөнгө оруулалтын зах зээл бүх салбарынхны анхаарлыг татах сэдэв болсон. Цахим технологи хөгжихийн хэрээр энэ зах зээлд оролцох илүү хэлбэр нээлттэй болсон. Гэсэн хэдий ч хангалттай мэдээлэл ойлголтгүйгээс болж алдагдалд орох, мөнгө цаг хугацаагаараа хохирох тохиолдол цөөнгөө гарах болжээ. Тэгвэл хөрөнгө оруулагч үндэстэн чуулганд оролцсноор ард санхүүгийн нэгдлийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдтэй танилцахаас гадна санхүүгийн зах зээл гэж юу вэ гэдгээс эхлээд дэлхийн нийтийн хөрөнгө оруулалтын өнөөгийн чиг хандлага олон ач холбогдолтой сэдвүүдээр бүрэн мэдээлэл авах боломжтой юм а. Хөрөнгө оруулагч үндэстэн чуулганаар иргэдэд хөрөнгө оруулалтын талаар мэдлэг ойлголт өгөх, санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх, монголчуудыг хөрөнгө оруулагч үндэстэн болгох үндсэн зорилготой. За энэ үндсэн зорилгын хүрээнд чуулганы үеэр арилжааны айлпа ирэн үе, ардын бүтээсэн блокчейн ба экосистем, түмэн ард түмэн боломж зэрэг олон ихтгэл сургалтыг амжилттай хэлэлцүүлж, бүтээгдэхүүн үйлчилгээний давуу тал шинжилэлтүүдийг танилцууллаа. За эдгээрээс улс орон даяар хэдийнэ танил болсон ард даатгалын зүгээс цахим даатгал цагийн хэмнэн төслийг онцолж байна. Улс даяар 230 мянга гаруй харилцагчтай ард жолоочийн хариуцлагын даатгал цахимаар даатгуулж бүр хохирлын мөнгө хүртэл цахимаар шийдвэрлэх боломжтой болжээ. Ард даатгал компанийн хувьд бол дотооддоо бид даатгуулагчийн одоо тэргүүлэгч байр сууриа хангаж ажиллахдаа бид дотоод үйл ажиллагаа процессоо сайжруулах одоо олон ажлуудыг хийж ирсэн. За энэ хүрээндээ бид нар одоо нэгдсэн менежментийн тогтолцоо ISO стандартыг нэвтрүүлж байгаа. Ялангуяа энэ одоо цахим шилжилттэй холбоотойгоор бид нар ISO 27001 за нэгдсэн менежментийн тогтолцоо 9001-ийг мэдээллийн аюул байдлын тогтолцоо 27001-ийг одоо тус нэвтрүүлэхээр бид нар одоо ажиллаж байна.
Ард санхүүгийн нэгдлээс хүүхэд багчуудад санхүүгийн мэдлэг олгох зорилготой Ард Kids аппликейшнийг 2021 онд ашиглалтад оруулж ижээ. Мөн Монгол дахь хувийн тэтгэврийн сангийн үйлчилгээ олох Ард тэтгэврийн сан хэдийнэ олон мянган хэрэглэгчтэй болсон. За энэ мэтчлэн бүх насныханд зориулсан санхүүгийн цогц үйлчилгээ үзүүлдэг Ард групп чуулганы оролцогчдод санхүүгийн цогц үйлчилгээ гэж юу хэлэх вэ сэдвээр мэдээлэл хүргэсэн юм а. Гэтэл санхүүгийн цогц үйлчилгээ гэдэг нь юу вэ гэхээр санхүүгийн гэсэн учраас маш олон санхүүгийн лиценз бүхий мэргэжлийн байгууллагуудын бүтээгдэхүүн үйлчилгээг нэгдсэн нэг платформд нэгтгсэн ийм үйлчилгээг хэлэх юм байна. За тэгээд орчин үед дижитал 900-д санхүүгийн цогц үйлчилгээ нь юугаар ялгарч байгаа юм бэ гэхээр ямар нэгэн байдлаар эдний бүгдөөрингийн нийлүүлчихсэн нэг тийм зүйл биш. Энэ дээр нэмээд нэг чухал зүйл нэмж байна. Энэ нь юу вэ гэхээр экосистем. Хөрөнгө оруулагч үндэстэн бүтэн өдрийн арга хэмжээнд оролцож хөрөнгийн зах зээлийн талаар мэдлэгтэй болохыг зорьсон оролцогчид монголчууд хөрөнгө оруулагч үндэстэн болохын тулд юу хийх ёстой вэ сэдвээр санал бодлоо хуваалцлаа. Яг нэгдмэл байдал нэлээд дутагдж байна гэж би харж байна. Учир нь яг би биндээ итгэдэггүй. Энээсээ болоод асар их боломжуудаас алдж байна уу да гэж би харж байна. Ер нь бол яг манайхан нөгөө энэ дадал суугаагүй л да. Тогтмол одоо ингээ хуримтлал үүсгэж гэдэг юм уу тийм дадал суугаагүй байна. Хэрвээ тэр дадлыг суулгаж чадах юм бол бас хөрөнгө оруулагч болж болох хаа гэж бодож байна. Хөрөнгө оруулагч үндэстэн болохын тулд одоо монголчуудад бас тусламж дэмжлэг иймэрхүү юмыг бол маш их хэрэгтэй болов гэж бодож байна. Хөрөнгө оруулагч үндэстэн 2025 чуулганы үеэр ард санхүүгийн нэгдлийн зүгээс дижитал санхүүгийн экосистемийн шин шатанд гарах зорилгоор бүтээгдэхүүн үйлчилгээгээ шилжилж хэрэглэгч төвтэй олон шийдлүүдийг танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татаж байлаа. Санхүүгийн салбарын хөгжлийн гол чиг хандлагуудын нэг болох цахимдсан үйлчилгээ, хөрөнгө оруулалтын автоматжуулалт, ил тод дата удирдлагыг цогцоор нэгтгэсэн шин платформ сайжралтууд нь иргэдийн санхүүгийн оролцоог нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэж оролцогч зохион байгуулагчид онцолж байна. Энэ удаагийн чуулган нь зөвхөн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ бус хөрөнгө оруулалтын зах зээлийн талаарх ойлголтыг үндэсний хэмжээнд түгээх санхүүгийн боловсролыг олон нийтэд хүртээмжтэй болгох давхар зорилготой байлаа. Хуримтлал, даатгал, хувьцаа, үнэт цаас, блокчейн технологи, инновац зэрэг сэдвүүдийг нэг дор багтаасан тус арга хэмжээнд оролцогч бүрт хөрөнгө оруулалтын орчин үеийн шийдлүүдийг бодит жишээгээр ойлгуулахад чиглэсэн нь онцлог байлаа. Тэнгэр телевизийн 7 10 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө үзэгч та бүхэн өргөжтөлөн гадаад мэдээгээ хүлээн авч үзсэн.